Монгол улсын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн 100 жил 10 зорилт хөгжлийн санаачлага. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлц өөх New Progress Group-ийн Eco Travel компани дотоодын хэрэгцээг бүрэн хангах Alpha Eco Gibson автомобилийн үйлдвэрийн нээлтэнд оролцсон үйл ажиллагаа үйлдвэрлэлийн явцтай танилцлаа. Манай улс жилд бүр 100 тэрбум төгрөгтэй тэмцэх хэмжээний Gibson автон импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100% хангах бөгөөд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх онцгой хувь нэмэртэй томоохон бүтээн байгуулалт юм. Охны ихлүүлсэн ажил болгон ажил хэрэг болж ард түмнийхээ ажил амьдрал ийхүү ач тусаа өгж байгаа нь хэн сайшаалтай юм аа. Энэхүү үйлдвэр ажилтнанд орсноор дотоодын Gibson автомобилийн хэрэглээг 100% хангах бөгөөд жилд 20 сая $, импортын худалдан авалтыг бууруулж энэ хэмжээгээр дотоодын валютын нөөцийг хадгалах тооцоогоос нь хуулийн сайшаалтай сайхан байна. Мөн орон нутгийн 100 гаруй иргэдийг ажлын байраар ханган тогтмол орлоготой болгож Монгол инженерүүдэд барилгын материалын шинэ техник, технологи эзэмшүүлэн мэрэгжүүлж орон нутгийн эдийн засгийн чадхыг бэхжүүлэх чухал баазсууд бас болж байна. Монголын анхны Gibson автомобилийн үйлдвэрийг бүтээн байгуулахад ан бие оролцсон нийт ажилтан албан хаагчид болон Alpha Eco Gibson автомобилийн үйлдвэрийн хамт олон та бүхэндээ би бас Монголын нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж байна. Талархаж байна. Бахархалтай сайхан байна. Өнөөдөр New Progress Group-ийн хөрөнгө оруулалтаар Eco Gibson автомобилийн үйлдвэр ашиглалтанд орж байна. Импортоор ашиглагдж байгаа энэ Gibson автомобилууд маань улс дээр эрүүл ахуйд сөрөг нөлөөтэй гэдэг нь тогтоогдсон байдаг. Манай үйлдвэрийн Eco Gibson автомобиль байгалийн цэвэр үйлдвэр учраас одоо хүний эрүүл ахуйд ямар нэгэн хор нөлөөгүй гэдэг нь ийм гол шин чанартай Gibson авто юм аа. Бидний зорилт бол энэ 100 гаруй тэрбум төгрөгийн импортыг бүрэн дотоодоос хангах ийм зорилттойгоор бид ажиллаж байгаа. Үйлдвэр жилд 3.5 сая ширхэг Gibson автан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд орон нутгийн 100 гаруй иргэд тогтмол ажлын байртай болсон байна. New Progress Group 2000 оноос дэд бүтээц үйлдвэрлэл эрчим хүч барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 10 гаруй охин компани 1500 гаруй ажилтнтай дотоодын томоохон групп компани юм. Өнөөдөр их түүх өдөр байна. Монголд бас нэг одоо цоошин үндэсний үйлдвэр ашиглалтанд орж байна. Тэгээ энэ бүх одоо бүтээн байгуулалт энэ том үйлдвэрүүд Монгол Улсын ерөнхийлөгч баялаг бүтээгчд үндэсний үйлдвэрлэлд дэмжиж одоо нийтийн арга хэмжээнд оролцож байгаа. Зарим том хүч төсвөлбөрүүд бол өөрийн бэрээр санаачлаад улс төрийн мандат үзүүлээд ингээ явж байгаа маань. 18 сая метр квадрат орчим одоо Gibson автон барилгын одоо бүхий салбарт хэрэглэгддэг бол за энэ үйлдвэр маань бүтэн хүчин чадлаараа ажиллахад нэг 10 сая метр куб Gibson авто үйлдвэрлэхээр байна. Тийм учраас импортын хэрэглээг бол одоо бараг 100% ер нь цаашдаа хангах ийм олон бололцоотой. За манай үйлдвэр маань одоо барилга болон офисын хавтангийн үйлдвэрлэх ба тухайн хийж байгаа гол түүхий материал маань одоо байгалийн одоо гаралтай буюу хөлтгөн гэдэг материалаар хийж байгаагаар онцлогтой. Alpha үйлдвэрийн хамгийн том онцлог нь өөрийн уурхайн байгалийн цэвэр гөлтгөн ашиглаж буй явдал юм.
Дэлхийн олон улсад өргөн хэрэглэгддэг Enford-ийн гипсэн автангийн түүхийд болох синтетик гипс нь нүүрсний цахилгаан станцын утаа цэвэрлэх процессоос гардаг бол тос үйлдвэрийн бүтээгдэхүүн нь олон сая жилийн геологийн тогтц бүхий байгалийн түүхий дээр хийгддгээрээ хэрэглэгчийн эрүүл мэндэд ээлтэй экологийн шаардлага хангасан бүтээгдэхүүн юм. Цаашдаа одоо Монгол Улсын энэ уул уурхайн баялгаа дангаар нь одоо гадагшаа зөөх биш аль болоход одоо боловсруулад нэмэр өртөг шингээгээд их олон ажлын байрыг бий болгоод ингээд гаргах юм бол Монгол Улсын эдийн засаг хараат бус байдал одоо бий болно гэж одоо бодож байна. Үйлдвэрийн хатаах хэсгээс бэлэн бүтээгдэхүүн гарч ирээд өргөдөж байгаа процесс энэ хэсэгт явагдаж байна. Бид бүхэн одоо үйлдвэрийн анхны түүхийд болох гүлтгэн чулууг харж байна. За энэ үйлдвэрлэлийн хамгийн гол хэсэг маань юу вэ гэвэл үндсэн гүлтгэн чулуугийн онцлог бол нөгөө 2 молекул тал тусын боловсруулж хадууны үйлчлэлд оруулж үндсэн шатааж үндсэн гүлтгэн барьцалдуулагч технологийн материалаа гаргаж авч байгаа процесс нь энд орж байгаа. Тий. За одоо үндсэн түүхийд хуурай материал маань ороод ирнэ. За дээд доод цаас хавдангийн шугам руу холбогдсон байгаа. За дээр бодоод бэлэн материалуудыг ерөнхийдөө хуурай бод нэмэлт толцоодыг бэлтгэх байдал ордог. За үндсэн гол холих хэсэг маань бол энэ харагдаж байгаа холих хэсгээр холиод өгж байгаа. За одоо бол 12.5 та 1200 2400 та хавтан A төрлийн хавтан хийгдэж байна. За энэ бол одоо арай бэрчиж амжаагүй байгаа. Зүсвэрийн хэсгээр хүрэхэд ерөнхийдөө хатуураад бийж чинь. За гүлтгэн чулуу маань ингээ хүрээд үзэх юм бол ерөнхийдөө конвейерийнхаа голд очиход яг өөрийнхөө физик химийн шин чанараараа хадалт өгдөг, хилэлт өгдөг байгаа. Тий. Альфа гипсэн автан маань бүрэн автоматжуулсан үйлдвэр ашиглалтанд оруулаад байна. За энэ үйлдвэр маань ерөнхий хяналтын нэгдсэн системээр тоноглогдсон гэдэг нь давуу талтай. За үйлдвэр түүхийд ирэхээс ахуулаад бүтээгдэхүүн гарах хүртэл бол нэгдсэн хяналтын системтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл түүхийд орж ирэх хатаалт, орчин орон тохируулга гэх үйл явцыг бүх шатанд нь хяналт чанарын шалгалт хийдгээ гэсэн үг юм аа. New Progress Group-ийн 3 жилийн өмнө Ховд аймагт Ховд Эко цемент үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Энэ нь 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний бүтээн байгуулалтыг хангах үйц хэмжээ юм. Ингэснээр баруун бүсийн цементийн хэрэгцээг дотоодоос хангахаас гадна олон зуун иргэнийг тогтвортой ажлын байраар ханган ажиллаж байна. Түүнчлэн компани бүтээн байгуулалтын ажлаа тасралтгүй үргэлжлүүлж баруун бүсийн анхны бүрэн автомат блокны үйлдвэр 8 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц зэрэг байгаль дээлтэй инновац шингэсэн төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэн үндэсний үйлдвэрлэлээ өргөжүүлж эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр Сий төмрийн үйлдвэр болох Үлзий Профил компани болон Үлзий хаалга компани үйл ажиллагаатай танилцлаа. Үлзий Профил компани нь гипсэн хавтангийн угсралтын үндсэн хийц болох карказ профил төмөр үйлдвэрлэж барилгын дотоод цэслийн материалын хангамжийг дотоодоос бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаараа шинэхэн нээлттэй хийсэн дотоодын эко хавтангийн үйлдвэртэй хамтран эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм а. Хан таацны сий төмрүүд нь болохоор яг стандарт хэмжээгээр 30-30-67, 40-75, 50-75 гэсэн хэмжээгээр үйлдвэрлэгдэж байгаа. За манай давуу тал маань болохоор одоо бид нар харилцагчдынхаа хүссэн хэмжээгээр урт богиныг тааруулаад гаргаж өгдөг байгаа. Ингэснээр одоо тухайн харилцагч маань ямарваа нэгэн хаягдл гарахгүйгээр бас одоо санхүүгийн хэмнэлт эдлэх боломжтой болж байгаа. Тэгээд дээрэс нь бид нар чинь хамаагүй зузаан төмрөөр хийж байгаа. Тэнгүүд энэ чинь барилгын стандарт чанар энэ төмөрний зузаанаас маш их шалтгаална. Импортоор орж ирж байгаа бас юм шар өнгийн сий төмрүүд байдیں۔ Ер нь нэлээд нэмгэн тэгээ яг одоо харилцагчд маань ингээд тэрийг барьж үзээд
манайхыг барьж үзээд материал нь бүр хамаагүй гоё юм байна. Ингээд тойлцохгүй юм байна. Хамаагүй гоё битээ юм байна гэд ерөнхийдөө их сайшаалтай хүлээж авч байгаа. Одоо таазанд энийг хийчээд доороос нь гипс ягаад шөрөвцөн байсан чи эн чинь гипсээ даахгүй төмөр нь хитрхийн нэмхэн байв шөрөвчөн мултраад нөгөө гипс чинь буцаад нурах аюултай. Тэгээд танах тэгээд илүү зузаан, илүү хямдхан боломжийн үнээр өгж байгаа юм байна тийм үү? Нэг гипсэн хавтангийн үйлдвэр сая Монгол нээглээ. Одоо тэр гипсэн хавтан одоо манай энэ хоёр ч хоршиж ижил төрлийн хамтдаа барилгад хэрэглэгддэг учраас манайх одоо агуулгаараа тэдний бүтээгдэхүүнийг заръя гэж тэднэрт магадгүй манайхаас манай төмрийг гипстэйгээ дагалдуулж өгч гэх юм уу. Ингээд бид нэр хамтарсан үйл ажиллагаа явуулах бас боломж нэгж байна та. Монголдо үйлдвэрлэснээр. Кадастраар хамтарч ажиллах гэсэн үг шүү дээ. Бие бинийгээ дэмжиж тийм ээ. Монголд одоо сайхан үйлдвэрүүд ашиглалтанд ороод хоорондоо бие бинийгээ дэмжиж кадастрын системээр ажиллах юм бол Монгол улсад үндэсний үйлдвэр хөгжихэд ойрхон байна да. Монгол улсынхаа бүтээн байгуулалтанд бодиттой хувь нэмэр оруулж, импортын бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилго тавин ажиллаж буй Үлзий хаалга компани нь 2007 онд үүсгэн байгуулагдсан 100% үндэсний хөрөнгө оруулалттай байгууллага юм. Анх 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан тус компани өдгөө 60 гаруй ажилтнтай 3000 м2 бүхий өөрийн эзэмшлийн үйлдвэрийн байртай томоохон үйлдвэрлэгч болон өргөжин тэлжээ. Барилгын салбарын хөгжил ямар хөө өнөөдрийн таныг харахаар Одоо энэ чинь бид нар чинь барилгаа ер нь хэд барьж чаддгүй одоо энэ угсралт мөксралтын чинь дан хятад орж ирж хийдэг байдаг шүү дээ. Тэгэхэд одоо бид нар чинь 100% өөрсдөө хийдэг болчиход байна шүү дээ. энэ ямар хаалган захиалга байна? За энэ одоо New Tour гэдэг компани энэ бол галын хамгаалтын хаалга байна. Зузаан төмөр байж одоо энэ ингээд 1.5 мм-ийн зузаантай төмрөөр энэ хаалгыг хийсэн байна. Энэ хаалганы энэ хүрээч өөрөө олон нуглаастай байх тусмаа сайн байдаг. Цөөхөн нуглаастай байх тусмаа энэ өөрөө гажилтанд амархан ордог. Тэгэхээр одоо манай давуу тал бол галын төсвөртэй дотроо одоо чулуун базаалт өвөнтэй. Энэ маань дулаан тусаарлах маш өндөр чадвартай. Тэгээд чулуун базаалт өвөн чинь гал нөгөө дулаан нэвтрүүлэхгүй ингээд бүхий шаардлагыг хангаад хийж байна. Одоо энэ чинь ингээд нэгдүгээр энэ төмөр чинь өөрөө цайртай зэвлэггүй төмөр байгаа юм. Тэгээд дээрэс нь энийг одоо 220 градус бэксдэг полимер будгаар ингээд будаж байгаа. Одоо манайх ингээд энэ будгийн систем бол одоо манай тэр 200 хаалгыг бол нэг 3 цагийн дотор будна. Тэгээд энэ чинь маш өндөр хүчин чадалтай ийм будгийн систем бид нэр оруулаад ирсэн. Бүр орчин үеийн хамгийн сүүлийн үеийн технологиг нь оруулж ирж байгаа. Танах өдөрт хэдэн шиг хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай байна? Ерөнхийдөө одоо бид нар чинь өдөрт 100 хаалга хийх хүчин чадалтай. За нэг 300 хаалга захиалсан хүний хаалгыг 3 өдөр л хийнэ гэсэн үг. Тийм байна тий. Гэхдээ нөгөө хажуугаар нь бусад газруудын хаалга мэдээж хийгдээд явж их учраас запастагаар нэг 7-аас 10 хоног дотор хийнэ гэсэн. Томоохон төслүүд чинь ойролцоогоор хичнээн хаалга захиалах уу? Тэгээд дээдл нь 300 хаалга захиалж шүү дээ. Манай Монголд ерөөсө гутлын үйлдвэр бас нэг ороочсон байгаа даа. Тэгээ сүүлийн үед ингээд одоо сая гомонгийн үйлдвэр, Green Group-ийн гомонгийн үйлдвэр очсон бас битүү ороочсон байдаг. За тэгээд манайх ороочсон үйлдвэрүүд сүүлийн аягүй болсон байна. Энэ бүтээн хэмнээд байна уу те? Нэгдүгээр алдаа мадаггүй хийж байна. Хоёрдугаар бүтээмжийг эрс дэвшлүүлж байгаа. Одоо бид нар нөгөө ингээд үргэлжилсэн урт гагнуур хийдэг, дахин давтагддаг ажлуудаа ингээд Европын ажиллагаанд шилжүүлээд явснараа нэгдүгээр эн чинь маш гоё чанартай болж байна. Тэгээд үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэж байна. Үлзий хаалга компани орон сууц, амны орон сууц, сургууль цэцэрлэг, эмнэлэг болон бусад олон нийтийн зориулалттай барилга байгууламжинд зориулсан ган төмөр хаалгыг дэлхийн чанарын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг.
хаалганы бат бөх байдал, дуу тусгаарлалт, гадаад эсвэртэй байдлыг олон улсын стандартад нийцүүлсэн төдийгүй хасах 45 хэм хүртэл хөлдөхгүй, давхар эрзэнийн жирэг бүхий дэсвэр сайтай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Бидний одоо энэ бизнесийн үйл ажиллагаа үйлдвэрлэлийг одоо хамгийн гол дэмжиж одоо хүчин зүйл болж байгаа хүмүүс бол харилцагчд маань байдаг. Харилцагчд маань одоо бид нар үсгэлэн дээр гарлаа гэхтээ за энийгээ зөвхөн жоох ингээд нэг хөгжүүлчихвэл гээл тий одоо нэг ингэчүүл өстой гоё шүү өстой үнэхээр супер юм гээл тий тэдний маань ингээд бидний бүтээгдэхүүнээ хөгжүүлж цаашаа явахад бол айгүй их тус нэмэр болдог. Үндэсний үйлдвэр ажлуудад эндээс одоо ямар гоё сэтгэлийн кайф авж байна. Хүн чинь ингээд хийсэн бүтээснээ ингээд харахад чинь маш гоё шүү дээ. Хичнээн ингээд зовлон бэрхшээлтэй байсан ч гэсэн анх бид нар бол тэрэн шиг ганцхан нуглагчтай байсан. Тэр үү? Тэрний дунд байгаа шиг. Гэтэл одоо бид нар яг энэ төрлийн нуглагч 5 ширхгийг авч хөдөлж нэмж авсан. Ганцхан хайжтай байсан бол ингээд бид нар ингээд өшөө олныг аваад бүр энэ доторх тоног хөрөмжүүд хэдэн 100 дахин нэмэгдчихэд байгаа юм. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт дотоодын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, Ford-ийн бүрэн хамааралтай байсан олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломж бүрдэж байна. Цемент, гипс хавтан, металл хийц, хаалга, цонх зэрэг барилгын үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдснээр Ford-ийн хамаарал буурч, ажлын байр шинээр бий болж, үндэсний эдийн засагт бодит хувь нэмэр оруулж байгаа юм. Хөдөлмөр, ур чадвар, шинэхэн доогийг хослуулан бүтээн байгуулалт бүрийн бат бөх эхлэлийг тавьж буй үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа нь Монгол улсын үйлдвэрлэлийн хөгжил, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар байна. Монгол улсын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн 100 жил 10 зорилт хөгжлийн санаачлага